За, галзуу кино суугтан тавтай морил хэдүүлээ Jenny Make-A-Wish үргэлжлүүлцгээе. Та нарыг нэх амар удаан хүлээлгэг үздэг ч удаа. Бас л завгүй өдрүүд өнгөрч байна шүү. Кино тайлбарууд маань ойрхон та нарт гоёгоо зүтэй. За тэр олон үгч яах вэ? За тэгэд энэ галзуу цувралыг та нарт ярьж өгөхөд дугаарын хамтрагчаар үл хөдлөх болон дулаан зогсоол граш барьцалсан зээлийг олгодог Bari Center банк бус санхүүгийн байгууллага болон Unitel хамтран ажиллаж байна. За тэгэд кино тайлбар маань эхлэхээс өмнө та нар маань яах вэ? Саба дараагүй бол саба, дарцсан бол лайкаар дарцгаачих нь шүү дээ. За кино тайлбартаа хэдүүлээ орцгоё. Эзнийхэн зүрх хүчтэй өвдсөнийг мэдэрсэн Сайд Иблистээр яарч ирээд дэнлүүн дотроо хурж ирэхэд Иблисийн бие арай гайгүй болчихжээ. Урд өмнө нь хизээж ингэж өвдөхийг мэдэрч байгаагүй Сайд гайхсанд Иблис асууна. Би дэнлүүнд хоригдохоос өмнө хэн нэг эмэгтэй хүнтэй ойр дотн холбоотой байсан эсхийг чи санаж гинэ үү? Жиний ягаас өөр эмэгтэйг санахгүй л байна. Жиний авшээ өөр хэн нэгэн. Тэгсэн энэ үеэр дэнлүүн дотор байсан элсэн цаг гинэт гүйж ихэлсэн болохыг хараад тэр хоёр гайхнаа. Учир нь дэнлүүнд хоригдсон 983 жилийн хугацаанд тэр элсэн цаг нэг ч удаа гүйж байгаагүй байж. Тэгээд хэсэг бодосны эцэст энэ нь Кайоныг хүслийг нь хэлүүлж алдаа гаргуулах хугацаа юм байна гэж ойлгодог. Хэрв энэ хугацаанд амжиж Иблис Кайоныг амин хувиа хичээсэн хүсэл хэлүүлж чадахгүй бол Иблис өөрөө үхэх байлаа. Тиймээс ч цаг явж эхлэхдээ зэрэгцээд зүрхэн тэгтлээ хүчтэй өвдсөн байж. Ингээд өөрт нь цаг маш бага үлдсэнийг ойлгосон Иблисийн санаан зовж эхэлдэг. Зарим нөгөө талд Ирэм Азраилтай уулзаж Иблисийн бие муудаж өөхөх шахсан гэдгийг илтгэлээ. Энийг сонссон Азраил тэр бүхэн Кайонд өнгөрсөн амьдралыг нь харуулснаас боллоо гэж дүгнэдэг. Тэр Кайоны үхлийг харуулж тэрнийг Иблисийн эсрэг эргүүлэхийг хүссэн боловч эсрэгээр Кайоны хойноос Иблис яаж жинхнээсээ гашуудж байсныг Кайон олж харжээ. Энийг сонсоод Ирэм цочирдлоо. Тэр 20 жилийн зүрхч бас олж мэдсэн хэрэг үү? Аз болоход тэр энийг арай анзаараагүй. Ер нь Кайоныг шахаанд оруулах нь буруу юм байна. Учир нь энэ үйл явдлаас хойш тэрний амьдралын хугацаа уртассан. Азраил үхлийн сахиусан тэнгэр учраас хүний амьдралын үлдсэн цаг хугацаа тэрэнд харагддаг байж. Маргааш нь Кайон ажил дээрээ сууж яваад Азраил тэрэнд энэ бол 1041 он гэж хэлж байсныг саналаа. Тэгсэн Иблисийн хоригдсон дэнлүг 1061 онд үйлдвэрлэсэн болохыг дооронд байсан сэлбрээс Кайон анзаарсан байж. Эндээс 20 жилийн зөрүү үүсэж байгааг Кайон ойлгож эхэлнэ. Энэ үеэр Иблис Кайоныг яаж амин хувиа хичээсэн зүйлийг хүсүүлэх вэ гэж толгойгоо гашилгаж байлаа. Тэгээд эцэст нь нэг арга сэднэ. Хүмүүс хайраас болоод баярлж, гашуудж, хүлээж тэмүүлдэг. Тэгээд эцэстээ бүгд хайраас болж сүрцгээдэг. Тиймээс би чадвал Кайоныг өөртөө дурлуулна гэж Сайдд хэллээ. Гэвч энэ төлөвлөгөөнд нь Сайд итгэл муутайхан байлаа. Ажил дээрээ сууж байсан Кайон интернет ухаж 1041 оны үед Араб Солонгос хоёрын хоорондох худалдаа 8 бүрэн зогсож байсан гэдгийг олж мэднэ. Тэгээд тэр үед хэлсэн хоёр дахь хүслээс нь болоод ийм зүйл болсныг Кайон ойлгодог. Тэгсэн энэ үеэр Кайоныг өөртөө татахаар хатуу шийдсэн Иблис байдаг гой дээрээ тавьчихсан. Чанга хөгжим их шигдүүлээд обст нь орж ирлээ. Энэнд нь дургуутсан Кайон алхаа шүүрч аваад "Наа төгжмө унтраа. Тархи хаг цохилмоор байна уу?" гэж сүрдүүлсэн Иблис айж дуугүй боллоо. Тэгээд тэр дөрөв дахиад өөр дүрд хувирсан ч Кайон бас л тоодгүй. Иблис дандаа Солонгосын киноны алдартай жүжигчдийн дүрд хувирах гэж оролцсон нь тэр байлаа. Гэвч Кайон энийг нь тоохгүй л байлаа. Тэгээд Иблисийг өмнөөс суулгана. "Намайг нас барахад чи жинхнээсээ шаналж харагдсан. Яагаад тэгсэн? Ер нь чиний амьдралд эмэгтэй бэрд байсан уу?" Гэхдээ сандарсан Иблис "Жиний аяа" гэж дуу алдаад амаа барина. "Та хоёр болцдог байсан уу?" "Дээр үед л дээ." "Тэгвэл тэр үед тэр эмэгтэй бэрдээ хардаг байсан харцаараа над руу нэг хараадах. Би яаж тэгж чадах юм бэ? Тэр үед би одоогийнхоос өөр царайтай байсан юм чи. Хоёр нүдтэй, нэг хамар, нэг амтаал байсан биз дээ. Тэр бэрд чинь нөгөө бороо оруулдаг бэрд мөн үү? Тэгвэл өдөр бүр бороо ордог байсан байх та." "Юу вэ? Үнсэлцдэг байсан уу?" "Яалаа гэж дээ. Гүй нэрэ би нэг ажилтан байна." Энэ үеэр сандарсан иймсэн дэлгүүр дотроо хар хурдараа гүйж байлаа. Тэгсэн дэлгүүрт нь хамгийн том захирал нь ирсэн байсан ч иймсэн уулзалтаасаа хоцорсон байна. Иймсэн сандарч уучлал гуйсан ч захирал нь тэрнийг "Өргөдлөө өгөөд зайлаарай" гэж загнана.
Уралсан иймсэн тэдний нүдэн дээр лангууга буулгаж хайчаад энэ миний халагдах хөргөдөл гэж хэлчихэд яваад өгдөг. Нөгөө талд хүн болсон нохой маань эзний хаж замын хажууд суусаар байлаа. Тэрнийг өрөвдсөн туслахын тэрнээс та аавынхаа талаар ямар нэг зүйл санахгүй байна уу гэж асуусанд цаадхан нохой байхад нь эзэн нь юу гэж дуудаж, юу гэж загнадаг байсныг хэлнэ. Тэр бүхнийг нь эвлүүлж угаад туслах нь нэг малын эмчийн гэрт очлоо. Тэгсэн нөхөр нэг дугуйг үнэрлээд энэ миний дүүгийн дугуй мөн байна гэж хэлсэнд туслах нь манай боссыг багт нь яг л нохой шиг өсгсөн юм байна гэж бодоод өрөвдлөө. Тэр өөрөө Иблисийн хүслийг нь биелүүлж өгөх ёстой ютубер залуу нэг задгай пабд уугаад сууж байна. Тэр хөдөөний тосгонд амьдарч сонирхолтой контент бэлдэж үзэгчдийг байлдан дагуулна гэж мөрөөдчихсэн ч тэр нь мөтггүй болохоор уран муутай байлаа. Учир нь хөдөөний тосгонд сонин хажин үйл явдал ерөөсөө болохгүй байлаа. Тэгсэн утсанд нь мессеж ирж би бэрд байна. Чиний 3 хүслийг биелүүлж өгье гэж хэлдэг. Залууч элдв юм бодлгүй. Энэ тосгонд ямар нэг сонирхолтой зүйл болохгүй маа. Намайг энэ тосгоны хамгийн нууцлаг, онцгой үйл явдалтай холбож өг гэж хэлнэ. Тэгсэн нүд ирмэх зур тэрний хүсэл биелж тэр зэрэгэлдэх ойд ухаан орлоо. Утас нь асаалттай лайв хийгдэж эхэлжээ. Залуу лайв хийгдэж байгааг хараад бантаж зүгээр байгаа мэт дүр үзүүлсэн ч нэг нүхэнд бүдрээд унчихнаа. Тэгэд хөлд орхоо ухаж үзтэл тэнд нэг эмэгтэй арга яс байж таарна. Тэр лайв нь тэр залуугийн хамгийн амжилттай лайв бичлэг болж тэр шууд л алдаршиж эхэлдэг. Тосгоныхын зэрэгэлдэх хойгоос олон жилийн өмнө алуулж болуулсан эмэгтэй хүний цогцос олдсонд тосгоныхын бүгд цочирдож битүүхэндээ Каёныг хардаж эхэлцгэн. Гэвч тэр цогцос 20 жилийн өмнө алуулсан хүний цогцос байсан учраас Каён тэрнийг алсан байх учиргүй гэж тосгоны дарга үзэж байлаа. Тосгон даяараа зээ охиныг нь хүн амны хэрэгт сэжгэлж явааг мэдсэн юмэн хямарнаа. Тэгээд миний охин бие барьж хүнд ч буруу зүйл битгий хийгээрэй. Гэсэнд Каён би буруугүй болохоор санаа зовлтгүй. Харин би үннийг нь олно гэж хэлээд яваад өгнө. Тэр өдөр Бугион Каён дээр ирлээ. Чамаас болоод миний бүх данс царцчлаа. Чи яг одоо банкн дээр очиж тэр бүх мөнгөө надад бэлгэлсэн гэж хэл. Би чиний гуйснаар хийхгүй. Харин ч би чамайг цагдаад хэлнэ. Би бэрдтэй болсон. Хэрвээ хүсвэл би сүүлийн хүслээрээ чамайг өхүүлсэн ч чадна шүү. Хэрвээ би өхвөл миний бүх хөрөнгө эмээд минь өвлөгдөөд чи юу ч олж долоож чадахгүй. Харин чи сүүлийн хүслээрээ өөр зүйл хийвэл би бас сүүлийн хүслээрээ тэр зүйлийг чинь буцаах болно. Тэгэхээр чи надаас угаасаа юу ч долоож чадахгүй. Гэхдээ Бугион ууралсандаа дэлбэрэх шахдаг. Тэр өөрөө Каён Иблистэй уулзаад хүн гэдэг үнэхээр муухай юм байна. Би чамд мөрийгөө алдах бололтой гэж хэллээ. Энийг сонссон Иблис гайхаад тэрнийг тайвшруулахын тулд дагуулад тосгоны хамгийн өндөр цамхгийн орой дээр очлоо. Тэгээд хүсвэл намайг эндээс түлхэж болно шүү. Гэхдээ Каён тэрнийг түлхэхийг хүссэнгүй. Тэр хүн 5 од байна. Тэр харин Орион байна. Наад однуудыг чи мэдэхгүй хэм байх вэ дээ. Өөр одны талаар яриад өг. Гэхдээ мань Иблис таанч өөр од мэддэггүй. Сүнс вэж мэдлэг муутай маа. Өнөөдөр чамайг үнсмээр байвч таанч чи өнөөдөр их царай муутай байна гэж Каёныг хэлэхэд мань Иблис гайхлаа. Иблис өөрийгөө хамгийн төгс царайтай гэж маргасан ч Каён тэрнээс залхаад мөрөө өгдөө гэд баярлсан Иблисийг мөрөө өгөнгүүт мөрнөөс нь түлхээд унгаачихна. Тэр өөрөө Каён Иблис хоёрыг гэртээ ирэхэд найз Минжин гэрт нь ирээд имэтэн таарчихсан зогсчихвлаа. Гайхсан найз нь та нар манай найзыг яагаад залдаад байгаа? Паразит кино шиг энэ байшинд үүрэлцсэн юм уу? Одоо тэгээ зойрноос нь хүн гарч ирэх үү? Гэж ууралсанд яг энэ үеэр Сайд тэдний зойрноос гарч ирж таараадахна. Айж цочирдсан Минжи худаг гаргаад та гурав хурдан иргэний үнэлэхээ үзүүлээд гэж хэлнэ. Мань гуравт ямар юмных нь иргэний үнэмлэх байх вэ? Каён Минжид би бүхнийг хяналтанд байлгаж байгаа. Чи энэ хүмүүсийн талаар юу ч битээ асуу. Цаг нь болохоор би бүгдийг нь хэлнэ. Гэсэнд Минжи зөвшөөрлөө. Тэр шин тосгоны рестораны эзний хүү Сантай өөрийнхөө ажилуулдаг гест хаусаа цэвэрлж угаад шидэдэн лүү олоод баярлнаа. Тэр Бердэд 2 дахь хүслээ хэлэх гээд яарч байлаа. Тэгээд тэр хутга шүүрч аваад Иблист би одоогоос 20 жилийн өмнө буюу 2004 оны 12 сарын 23-ны өдрийн 11 цаг 40 минутад очих хэрэгтэй байна. Би нэг зүйлийг заавал шалгах хэрэгтэй байна гэж хэллээ. Иблис ч тэрнийг шууд тэр өдрийн тэр цагт нь аваачдаг. Нөгөө залуу өдрийн 11:40 биш дээ. Гэхдээ Иблис чи 11:40-гээ үздэй. 23:40 гэж хэлээгүй шүү дээ. Ингэж гүрийнэ. Энэ үеэр 8 настай Каён тосгоны нэг эмээтэй хамт явж байгааг харсан Сантай шөнийн 11 хүртэл цаг байгаа юм чинь энэ муу сэтгцэн өвчтэй бацааныг алдчих.
гэж хэлсэнд ууралсан Иблис тэрнийг багалзуурдаж өөрийг нь алах шахна. 20 жилийн өмнө тэр оройс Сантай нэг улаан устэй бүсгүйг халаад ойд нэг эзгүй байшинд аваачаад сандалтай хүлж үсийг нь хар өнгийн мудгаар буддаж байж. Энэ үеэр хэн нэгэн тэрнийг харж байгааг мэдээд сандарч байшингаас гарчгүйсэн ч хэн харсныг нь мэдэж чадаагүй байлаа. Тиймээс өөрийг нь харсан хүн хэн болохыг олж мэдхийг 20 жил хүсэж шаналж ирсэн байж. Тиймээс тэр Иблисийн тусламжтайгаар тэр үедээ очиод өөрийг нь харсан хүн нь ээж нь байсан болохыг олж мэдээд баярлдаг. Учир нь ээж нь тэрнийг цагдаад өгөхгүй гэдэгт тэр итгэлтэй байлаа. Одоо би санаа амар энэ дэлхийг цэвэрлж явдалтай эмэгтэйчүүдийг алж байх боломжтой боллоо гэж тэр баярлнаа. Өөрөөр хэлбэл ютубер залуугийн ойгоос олсон эмэгтэйг 20 жилийн өмнө алсан хүн нь Сантай байж. Энийг Каян олж мэдээд тэрнийг цагдаад барьж өгөх ёстой гэж шийдсэн ч нэг хүслээ хэлэх дутуу байгаа учраас тэр хүртэл хүлээхээр шийддэг. Бас цагдаа нарын ажил дээр нь хайж ирсэн шар үстэй бүсгүйгч тэр алсан болохыг Каян сэжиглэнэ. Тэрний энэ ухаалаг байдлыг биширсэн Иблис энэ байдлаарч би ч чамайг ялахгүй юм байна да гэж хэлэхэд нь хэрв өөрийг нь ялвал Иблис үрд устна гэж Азраилийн хэлж байсныг Каян санаад чи ялмаар байвал хэлээрэй. Би эмээгээ залуу болгоод авцсан. Надад амьдрах сонирхол угаасаа ч алга. Тиймээс би чамд ялагдаж өгнө гэж тоомжиргүй хэлээд гэнэ. Энийг сонссон Иблис гүн бодолд автлаа. Маргааш нь Каян Сантайгийн ээжийн ажилуулдаг ресторанд очиод тэднийг ресторанаа зарах гэж байгааг олж мэддэг. Энэ үеэр нөгөө учир битүүлэг байшинд амьдардаг хүү нэг харанхуй руунд сууж байсан нууцлаг хүн дээр очиод хоол авчирлаа өлсч ивэл идээрэ гэж хэлээд алим үлдээгээд явна. Сонирхолтой нь тэр шүн тосхон даяараа гүн нойронд автсан байна. Тэгсэн тэр хүүгийн гэрт байсан учир битүүлэг хүн шадэгэгч бэрд байж таардаг. Тэр бэрдийн дуулах дуг сонссон хүн бүр гүн нойронд автдаг байж. Харин төрөлхийн сонсголгүй ирэмэл унталгүй үлдсэн байлаа. Учир нь Азраил тэрнийг энэ дэлхийн элдв муу зүйлийг сонсгохгүй гэд хоёр чихийг нь дүлий болгочих. Тиймээс ирэм бусдын амны хайрцгийг уншиж яриаг нь ойлгодог болжээ. Тиймээс шадигийн дууг сонсоогүй ирэм ганцаараа сэрүүн үлдэж хөлөө арайхийн зөөж яваа шадита замд таардаг. Ирэм тэрнээс юу хийж явааг нь асуухад шүн богино алхам минь хүнд байна. Би хурдан явахгүй болохгүй гэж хэллээ. Тэгээд шади дэлгүүн дотроо унтаж байгаа Иблистер ирдэг. Маргааш нь сандарсан Саид Каян Азраил ирэм гэд бүгдийг нь дуудаж дэлгүүн дотор авчирлаа. Учир нь хинэгэн Иблисийн гарыг ард нь юр бусын уяагаар уйчихсан. Иблис тэрнээс нь мултарч чадахгүй. Яг нь ерөөсөө өргөж дийлэхгүй байлаа. Ингээд бүгд Иблистер ирсэн хойно Иблис иримээс чи бэрдүүдийн зарц учраас бэрдэд худлаа хэлж чадахгүй. Өчигдөр чи унтаагүй үлдээд юу харснаа хэл. Гэхдээ ирэм аргагүй байдалд ороод шади нааш ирж явахыг би харсан гэж хэллээ. Энэнд нь Азраил дургүй байсан бол Каян шади гэж хин гэж асуулаа. Иблис ч шади бүгдийг нь дуугаараа унтуулсан байж болох ч миний гарыг ингэж хүлдэг нь ямар хачин юм бэ гэж гайхлаа. Каян хэрвээ бүх бэрдүүд ах トゥ ус юм бол бүгд нэг өдөр төрсөн гэсэн үг үү? Ихтэн Азраил тийм ээ. Бурхан бүгдийг нь 4 дахь өдөр бүтээсэн. Харин сахиусан тэнгэрүүдийг 3 дахь, хүмүүсийг 5 дахь өдөр бүтээсэн юм гэж хэлнэ. Ингээд Иблис Азраил хоёрыг маргаж байх зур Каян үг дуугийг хөрөө авчраад Иблисийн гарыг тас хөрөөдөж орхилоо. Тэгэд нөгөө уяг нь Каян тайлж авсан ч Каян тэр уяг ядах юмгүй өргөж байлаа. Тэгэд Каян хөрөөгөө бариад би өнгөрсөн үе рүүгээ очиж өөрийгөө яаж өгөхийг харсан. Чи намайг цүлд өхүүлэх гээд хайсан биз дээ. Гэсэн Иблис Саид хоёр тэрнийг дэнлүүн дотор үлдээгээд зогтаацгаана. Тэндээс Иблис шууд Азраил дээр очиод шади бид хоёр 300 жилийн дайнаас хойш уулзаагүй. Тэр хөлөө чирж явсан бол тэр ч бас хөлөө ийм уяагаар дөнгөлүүлсэн гэсэн үг. Тэр надад ямар нэг зүйл хэлхийг хүсэж чи энэ талаар мэдэж байгаа бүхнийг хэл гэж Азраилыг шахахад мань нөхөр хариудна. Шади өөрийн амьдардаг бөгжийг нэг хүнд сайн дураараа өгсөн. Тэгэхээр шади тэр хүний зарц бишээ гэсэн үг. Үүнээс өөр зүйлийг би чамд хэлж чадахгүй. Гэхдээ энэ бүхэн чамаас болсон гэдгийг л хэлж чадна гэлээ. Иблис тэрнээс шадигийн эзэн хэн болохыг шалгаасанд Азраил чиний мөнхөг зангаараа бий болгосон үхшгүй мөнхийн хүү гэж хэлдэг. Тэгсэн 1041 онд Каян өөртөө хамт явж байгаад чононд бариулж байсан хүн биш гэх Монгол хүүг урт удаан амьдруулж өгөхийг өөрөөс нь гуйж байсныг Иблис саналаа. Улмаар охины хүслийг биелүүлж Иблис хүн биш хүүг үхшгүй хөгшөрдгүү болгож өгсөн байж. Тэгэд Иблис цаг хугацаагаар аялж 1041 онд очиод юу болсныг хардаг. Тэгээд Иблис Саид хоёр хүн биш хүү дээр очиход хүү тэрэнд талархлаа илэрхийллээ. Намайг аварсан хүн намайг хүн биш гэдэг. Тэн цалуулъя.
Хариуд нь Иблис хэлнэ. Чи ирээдүйд их онцгүй юм хийх хэндэ жаалаа. Миний дууд ямар нэг муу юм хийвэл чамайг өршөөхгүй шүү гэдгийг битгий мартаарай. Тэгсэн тэр хүн биш хүү. Каяоны амьдардаг тосгоны захын учир битүүлэг байранд нүүж ирсэн айлын хүү мөн болж таардаг. Энэ үеэр байран дотор хүн биш хүү өөрийнх нь зөвшөөрөлгүй бүгдийг унтуулж гарч явсан шадыг толгой төрөвгүй загнана. Ах чинь ирээд чамайг аварна гэж горьцсон юм уу? Хэрвээ хүссэн бол би чиний хүлээг биш. Харин хэлийг чинь шидэт уяагаар тушчиж чадах байсныг чи мэдээгүй юу? Би чамайг зориуд явуулсан юм. Тэгж байж миний шидэт уяаг тэр шулам тайлж чадах эсхийг мэдэх боломжтой болох байсан юм. Одоо би мэдэж авлаа. Энийг сонссон шадыг сандарч. Ингэж ярьж болохгүй халид. Хэрвээ болгоомжтой байхгүй бол миний ах чамайг ална. Гэсэнд хөө урдаас нь үгүй. Харин ч би Каяоныг алж дэнлэг өөрийн болгоод ахыг чинь зарцаа болгоно гэж хэлнэ. Нөгөө талд Иблисийг дэнлүүн дотор орж ирэхэд дэнлүүнээс гарч чадалгүй гацсан байсан Каяон дэлбэртлээ ууралжчихсан хүлээж байлаа. Халид гэж хин. Би энэ илсэн цагт хүрээд нэг зүйлийг сонссон. Би тэр үед хевс нэгж байгаа нэг хүү дээр очиод тэрнийг Халид гэж дуудсан. Гэж Каяон хэлдэг. Тэгэд Каяон шидэт уяаг аваад эмээ дээрээ очиж гарыг нь уйсан ч тэр нь ямар ч шидгүү тасарч байлаа. Тэгэд тэд энэ уяа нь зөвхөн сүнснүүдэд нөлөөлдөг. Тэр уяагаар сүнснүүд л бие биенээ хүлэх боломжтой гэдгийг ойлгоно. Харин нөгөө талд хүн бишийн аавын дүрд тоглож байсан Каяоны коллежийн найз залуу айд сандраад бөөлжиж байлаа. Учир нь тэдний байшинд байсан залуус бүгдээрээ хүн биш хүүг аава гэж дууддаг байж. Бас тэр их хэмжээний өрөнд орсон учраас тэд өрийг нь дарж өгөөд оронд нь хүн бишийн аавын дүрд тоглуулахаар тохирсон байлаа. За sorry бүрэн гэсник хоёр реклам алгадати. Дугаарыг хамтрагчид ажиллаж байгаа Bari Center банк бус санхүүгийн байгууллага нь үл хөдлөх хөрөнгө болон дулгаан зогсоол краш барьцаалсан зээлийг олгож байгаа юм байна шүү. Хаяг нь 120-ын их хуралдаа офис 12 давхурт 1201 дот. Заман дугаарыг хамтрагч Unitel-ийн Unitel app-ыг танилцуулж байна. Та нар маань кино тайлбараа сонсох зураа Unitel app-аас хэрэгтэй үйлчилгээг аваарай. Та заавал салбарт очилгүйгээр өөрийн гар утаснаас өөрт хэрэгтэй Unitel-ийн бүх үйлчилгээг Unitel app-аар дамжуулаад авах боломжтой. App-ийн нүүр хэсгээс төлбөрийн мэдээлэл, дата үлдэгдлээ шууд харах, нэгж дата авах, өөрийн болон бусдын төлбөр төлөх зэрэг үндсэн үйлчилгээг авахаас гадна SIM сэргээх, бүх код гарах, шинэ дугаар авах, нэр шилжүүлэх, багц шилжих, роуминг үйлчилгээг эдэвхжүүлэх гэх мэт салбарын бүх үйлчилгээг авах боломжтой юм байна. Утсаалцсан эсвэл SIM-гүй үедээ ч хүссэн девайс ашиглаад царайгаа таниулан дугаар авах, SIM сэргэх гэх мэт хэрэгтэй үйлчилгээгээ бас аваарай. Бичиг баримтаа хайж цаг алдахгүйгээр богино хугацаанд царайгаа баталгаажуулаад л хэрэгтэй үйлчилгээгээ авчих юм байна шүү. Яралтай үед салбар руу явж цаг алдалгүй хизээж хаанаас ч Unitel app-аас хэрэгтэй үйлчилгээгээ аваарай гэж. За тайлбарт эргээд орцгоё. Харин хүн биш асрамжийн газарт зовж шаналсан хүүхдүүдийг авч өөртөө үнэн чухам болгож өсгөдөг болохыг тэр олж мэднэ. Өөрийнх нь 20 жилийн өмнө алаад нуусан эмэгтэй Ариасыг олсон тухай мэдээлэл интернет даяар шуугж яваг хараад Сантай дотроо баяртай байна. Тэгсэн тэр орой Каяон гинэт тэрэн дээр явж очлоо. Тэгэд сүүлд ажил дээр нэрсэн цагдаа нарын эрен сурвалжилж байсан шаруулстай эмэгтэй зургийг харуулад цагдаа нар энэ эмэгтэйг хайж байгаа. Энэ хүнтэй чамайг холбоотой гэдгийг би мэдэж байна. 20 жилийн өмнө алуулсан эмэгтэйч чамтай холбоотой гэдгийг мэдэж байна. Тэр өдөр чамайг манай засварын газарт ирэхэд ачаан дээр чинь эмэгтэй хүний өсний хар өнгийн будаг байсныг би анзаарсан шүү. Тэгээд зурагтаар мэдээ үзэж байгаад үгсэн хойно цогцсных нь үсийг буддаг байх нь их сонирхолтой юм а гэж бодсон. Гэж хэллээ. Энэ үеэр холгүйхэн байсан сүхрүүгээ хяламхийн харж байсан Сантай энийг нь сонсоод гайхнаа. Каяон сууд бүтээл бүрд гарын үсэг байдаг шүү дээ. Тиймээс чамд бэлэгтэй ирлээ. Гээд үсний хар будаг өгдөг. Өөрийг нь цагдаад өгөх оронд ингэж шулуухан ярьсанд нь Сантай баярлнаа. Чамайг би надтай адилхан гэдгийг мэдээд байсан юм а. Үгүй, би чамтай адилхан биш. Яагаад гэвэл би чам шиг алдаа гаргадаггүй. Тэр өрөө Каяон Иблистэй уулзаж Сантайг сүүлийн хүстэй хэлсний дараа барьж авахын тулд энэ бүхнийг хийсэн гэдгээ тайлбарлана. Гэхдээ чамд итгэхэд хэцүү байна. Учир нь чи худлаа яриад байдаг болохоор. Чиний дэнлүүний доор 1041 биш 1061 онд үйлдвэрлэсэн тухай бичээс байгаа. Тийм байхад чи 983 жил хоригдсон гэж надад 20 жилээр зөрүүлж худлаа хэлсэн. Гэхдээ Иблис гайхаж дэнлүүнийхээ суурийг хараад хэлсэн нь үнэн байгааг мэдээд гайхлаа. Тэгээд Иблис энэ асуудлын учрыг олохоор шууд гарч явдаг. Тэр шөнө Иблис Саид 2 нөгөө учир битүүлэг байшингийн гадаа очсонд Саид үнэртэж байгаад нөгөө үхшгүй мөнх хүүгийн үнэр бас шадигийн үнэр энэ байшингаас гарч ийн гэж хэлдэг. Тиймээс Иблис нэг арга сэдэж маргааш нь Каяон дээр явж очлоо.
Намайг Дубайд хоригдчих зур юу болсныг мэддэг нэг дүү маань байгаа. Тэрнээс очиод ямар нэг зүйлийг тодруулах хэрэгтэй байна. Хамт явцгаая. Би хамт явах ямар хэрэгтэй юм? Чамтай хамт байвал надад аюулгүй гэж юу? Гүй, чи надтай хамт байвал надад аюулгүй. Тэгэхгүй бол хэн нэг нь намайг дахиад шидэд уяагаар хүлчиж магадгүй шүү дээ. Тэгэд маргааш нь Iblis Said, Kayon, Kayon-ы эмээ, Kayon-ы найз Minji 5 хамтдаа Дубай явахаар хөдөлцгөнө. Тэгэд очисон хойноо Minji Kayon-ы эмээтэй хамт байх үүрэг хүлээж, харин Iblis Kayon-ыг дагуулад Дубай дэх нэг хуучин эдэллийн зах дээр очлоо. Тэд нэг домбны сэлбэртэй баримл дээр очиход Iblis миний өмнөөс энийг үрээд өгөөч гэж хэлнэ. Тэгэд Kayon домбыг үрсэнд гэнэт шидэд ирвэ хинүүд нисж ирснээ өмнө нь Son Hye Kyo гарч ирлээ. Тэрнийг таньсан Kayon Son Hye Kyo юу да? Гэж дуу алдсанд цаадах нь энэ тийм алдартай царай юу? Чиний Netflix-ээс хамгийн их үзсэн жүжигчний дүр товирсан юм аа гэж хэлдэг. Тэгснэ Iblis-ийг хараад уурлнаа. Чи юу? Эндээс зайлуул дээргүй юу? Гэхдээ Kayon-ыг чи ч бас бэрд юм уу гэж асуухад цаадах нь би Iblis-ийн хуучин найз бүсгүн байна. Гэж хэлэхэд Iblis сандарсандаа байж ядна. Тэгэд манай Iblis хэлнэ. Хоёулаа ганц хормуул затах уу? Чи бид хоёрын дунд болсон зүйлсийг яриа гэвэл ганц хормоор тогтохгүй баха. Миний чамд бэлгэлсэн юмнууд хаана байна? Тэр юмнууд яаж одоо энд байх вэ? Манай хоёрын яриаг сонссон Kayon за та хоёр юм ярьдаа би явлаа. Ингэж хөдлөхдөө Iblis-т чи өөрийгөө өгсөн гэж бодоорой гэж хэлчихэд яваад өгдөг. Хоёулаа үлдсэн Iblis Жиниягийн домбон дотор ороод тэрнээс чи хизээ нэгэн цагт саяны эмэгтэй дүр товроод над руу инээмсэглэж байсан тохиолдол бий юу? Гэж асуухад цаадах нь үгүй гэж хариуллаа. Нойрыг өдөрдөг Шади гэж дүүснийг санаж гинүү. Тэр намайг унтуулаад тайлагдшгүй уяагаар хүлчихэд яваад өгсөн. Энэ талаар чамд мэдэх юм байна уу? Шади нэг эмэгтэйтэй гэрэлж дундаасаа хүүтэй болсон. Хагас хүн хагас сүнс. Тэр хүн хэвснэгдэг байсныг л би санаж байна. Гэхдээ тэр хүн бие муутай байж угаад нас барсан да. Шади хүүтэй байсан гэж юу? Яадаг ч үлээ гэсэн чи энэ бүх хугацааны эцэст нөгөө эмэгтэйтэйгээ эргээд нийлчихэж байгаа юм уу? Гэхдээ чи Kayon-ы царайг таниад байгаа юм уу? Танилгүй яах юм? Чи тэрнээс болоод бүтэн хотыг гэж хэлснэ Жиний бушуухан амаа барьлаа. Нэрээ нууцалсан 20 жилтэй холбоотой юм ярих гэж байна. За, одоо эндээс цайл. Хоёулаа хизээч уулзаагүй шүү. Гэж мань хүн Iblis-ийг хөөнө. Энэ үеэр Azrael нэг нууцлаг газарт очиод өөр нэг бэрдтэй уулзаж байлаа. Тэр бэрд цэцэг ургуулах шидтэй Захараг эгч бэрд байдаг. Тэгсэн тэрний цэцгийн талбайн бүх цэцэг үхээд ганцхан цэцгэл тэнгэрт тултал ургаж. Тэгээд Azrael тэрэнд Iblis суллагдсан гэдгийг хэлээд. Хэрв Iblis чамд ирвэл чи амаа хамигсан нь дээр шүү. Өмнө нь ямар алдаа гаргаснаа санаж байгаа үстэй. Гэж хэлчихэд яваад өглөө. Azrael-ийг эргээд ирэхэд Ирэм тэрнтэй уулзаж Iblis надаас Жиния хаана байгааг асуусан. Одоо тэд Дубайд байгаа. Гэж хэлэхэд нь Azrael дэлбэртлээ ууралж тэрнийг багал зуртаад чамайг би элдэв юм сонсохгүй гэж дүлийг болгосон байхад дураараа ярьдаг болжээ. Ингээд тэрний дуу хоолойг байхгүй болгоно. Тэр өдөр Iblis Kayon хоёр явж югаад хотын төвд байх нэг чулуунд зоогдсон сэлэмний үзүүлэнтэй таарлаа. Аяллаа хөтөж жуулчдад за энэ бол Iblis-ийн хилэн хэмээн хэлд. Домог ёсоор бол Муталиб гэгч Iblis-ийн эрдэнсийг хулгайснаас Iblis хилэгнээд анхааруулга болгож энэ элдийг энэ чулуунд зоосон гэдэг. Тэр цагаас хойш хинч энэ элдийг сугалж чадаагүй гэж ярина. Iblis ч тэр элдийг харсан даруйда 300 жилийн дайнд хэрглэж байсан элдээ таниад цаг хугацааг төр зогсоож элдээ сугалж авч үздэг. Гэхдээ элд нь яагаад энд зоолттой байгааг тэр санахгүй байлаа. Би согтуу байж байгаад хайцсан юм бах та. Гэж хэлээд элдээ авах гэсэнд Kayon наадхаа авч болохгүй. Дубайн хуулийг дагах ёстой. Гэсэнд Iblis дурамчхан үлдээгээд явдаг. Буцах цамдаа Kayon хэлнэ. Сохор зоосгүй ээж чамд ямар эрдэнэс байдгийг? Хуучин найз бүсгүйч нь бэлгэлсэн эрдэнэс юм уу? Гэж асуухт нь Iblis яриаг нь булзааруулаад өнгөрнө. Тэгээд нэгэнт Дубайд ирсэн юм чинь гээд Kayon буцахаас өмнө эмээгээ ээж дээрээ дагуулж очиод холоос харуулсанд эмээ нь олон жил хараагүй охиноо харж сэтгэл нь хөдөлж уйлаад алсаас дагаж эхэлдэг. Энийг харсан Kayon дотроо ээж танд хүртэх ёстойгоос чинь хавгүй илүү сайхан ээж заяач гэж шивнэ. Тэр шүн Bokyon Kayon-ы ажил дээр согтуу ирээд "Хөөе, навшоо. Чи төрүүлээд хүслээ хэлээч. Тэгэхээс нааш би хүслээ хэлж чадахгүй болоод байна" гэж хашгирлаа. Харин нөгөө талд ажилласаа халагдсан иймсэн нөхрөөсөө салахаар шийджээ. Тэгэд иймсэн Iblis-тэй уулзаж тэрнээс сүүлийн хүслээ болгож ингэж хэлнэ. Чи надад 2 хүсэл биелүүлж өгснөө мартах ёстой. Хүний шунлаа гэж. Хүсэл чинь биеллээ. Хүмүүс дандаа ингэж алдах юм аа. Санж гинөө 72 жил 3 дахь хүслээ хэлэлгүй байжгаад эцэст нь надаас эхний 2 хүслийг нь биелүүлж өгснө мартахыг хүссэн тухай би ярьжсэн да.
Хэрвээ энэ үнэхээр бүтсэн бол би тэр түүхийг яаж санаж чамд ярих вүлээд? Тэр мөчөд иймсэн алдаа гаргаснаа ухаарсан ч бүх зүйл оройджээ. Тэгээд иймсэн өөрөө бэрдтэй таарсан, хоёр хүслээ биелүүлсэн гэдгээ оортос мартаж хоцордог. Иймсэн нэг ийм алдаа гаргасныг сонссон Каян хэлнэ. Би ч ялагдах бололтой. Хүсвэл чи сүүлийн хүслээ ашиглаад энэ бүхнийг буцаачч болно штэ. Үгүй. Тэгвэл алуурчин сантай баригдалгүй үлдэнэ. Тэгээд ч тэгвэл би ялагдах болно. Хэрвээ 3 хүсэл биелсний дараа тухайн хүн бэрдийг ортос мартдаг бол би бас 3 хүслээ хэлсний дараа чамайг ортос мартна гэсэн үг үү? Гэхдээ Иблис дуугүй байна. Харин чи намайг мартахгүй гэсэн үг үү? Тий, шудраг бос юм аа. Гэж хэлэхдээ зэрэгцээд нүдэнд нь нулимс цэглэнж байлаа. Энэ үеэр Иремд Дубайгаас хүзүүний зүйлд авчирсан Саид бэлгээ тэрэнд өгсөн ч Азраил тэрний хоолойг үгүй хийсэн болохыг мэдээд галзууртлаа ууралж Азраилыг олохоор явдаг. Тэр орой Иблисийг Азрaiлийн байшингийн дээвэр дээр ирэхэд Саид тэрний хөлнөөс зуучаад тавихгүй байгаатай таарлаа. Иблисийг харсан Азраил энэ амтнаа авахгүй бол би алчин шүү гэж сүрдүүлсэн дууралсан Иблис Азраилыг дэлхийгээс гартал нь шидэж орхиод өөрөө хойноос нь нисэж сансарт ан ман зодолдож эхэлнэ. Тэгэд нилээд ядарсан мань хоёр эргээд газарт буунаа. Би хоригдохоос өмнө далавчнаас чи нэг удаа авсан. Тэр өдөр чинь юу хийснийг мэдэж гинөө. Би яаж мэдэх юм? Та нар бүгд нэг юм мэдээд байгаа ч надад хэлэхгүй л байна да. Чамаас би нэг зүйл гоё. Чи явж чад тэр өгшгүй мөнхөг алгадах. Нэгдүгээрт би чиний эд шидийг буцааж өгшгүй хүнийг алж чадахгүй. Хоёрдугаарт тэр Каяоны хойноос биш. Каяоныг алаад чиний эзэн болохоор чиний хойноос явж байгаа. Гуравдугаарт би чамд хэлсэн. Шади бол тэр хүүгийн зарц биш. Харин тэр хүү Шадигийн хүүн. Энийг сонссон Шадигийн хүүг үгсэн гэж бодсон Иблис гайхлаа. Маргааш өглөө Каян уламжлал ёсороо ууланд алхаж нэг хавцлын ирмэг дээр зогсож байтал коллежид хамт сурдаг байсан нөгөө залуу ирээд уучлаарай. Би маш их хүртэй болоод ийм зүйл хийхээс аргагүй боллоо. Тэд нар надад ингэж тушаасан болохоос ямар ч хувийн үш онцон байхгүй шүү гэж хэлээд Каяныг хавцлаас түлхэж орхино. Унж байхдаа Каян засварын газар задлан хийдэг байсан мэлхийг Минжи найзыг эмээг хамгийн сүлд Иблисийг санаж гэнэт тэр бүхний алдмааргүй мэдрэмж төрдөг. Аз болоход яг энэ үеэр амжиж ирсэн Иблис амийг нь аварсанд Каян би анх удаа айдсыг мэдэрлээ. Айдас үнэхээр аимшигтай юм гэж хэлээд Иблисийг тавирдаг. Тэгэд Иблис Каяныг хавцлаас түлхсэн залууг багал зурдж аваад өндөрт нисээд хад ботортол газарт савж орхилоо. Энэ үеэр энэ бүхнийг алсаас ажиглаж зогссон хүн биш хүүдээр галзууртлаа хуралсан Азраил ирээд газар тунтал нь алгадахад дотор нь байсан сүнс үлдэж хоцордог. Азраил тэрнийг багал зуртаад Каяныг алахыг чинь зөвшөөрөхгүй. Учир нь тэр сүлийн хүслээ хэлэхэд би Иблисийг алах боломжтой болно. Харин чи өчүүхэн хагас сүнс чи миний төлөвлөгөөнд хөндлөнгөөс дахиж оролцвол чамайг хумхын тос болгоч шүү гэж сүрдүүлчихэд яваад өгнө. Каяныг гэрт нь авчирсан Иблис Саидад би хол явчаад ирнэ. Намайг эзгүүд Каяныг хамгаалж хэрвээ шаардлагатай бол эд шид ашиглаж болно гэж хэлчихэд шууд цэцэг ургуулдаг бэрд захаараа руу явж очлоо. Тэнд очиод Иблис бүх хүннийг мэдэж авдаг. Шадигийн хагас сүнс хүү бие муутай байсан учраас өөрийг нь ийм сул дорой болгож төрүүлсэн аавда үргэлж уурладаг байж. Аав нь тэрнийг тайвшруулах гэж алим авчирч өгдөг байсан ч тэр алимыг нь шидчихээд намайг битгий өрөвд би өхгүй. Би хизээч тасаршгүй яг хийж чадна. Таачтэй эд шидтэн байж өгөж байгаа хүүдээ алим өхөөс өөр шидгүй юм гэж хэлж байж. Тэр үеэр тэдний амьдардаг хотод ирсэн тэнүүлчин хүү хүн биш. Талах хулгайлаад хүмүүст зодуулж яваад Шадитай таарч. Энэки дээр. Гэхдээ хүмүүс чинь ербүс юм уу хинам тааяагүй юу? Биний буруу биш. Тэгээд хүн биш хүүг үхшгүй мөнх гэдгийг мэдсэн Шади цэцэгчин бэрд захаараа дээр очиод тэрний эд шидээр хүү халидынхаа сүнсийг хүн бишийн биед оруулж хоёр хүүхдийн сүнсийг сольсноор жинхэнэ хүн биш хүү халид хүүгийн оронд нас барсан байж. Харин хагас хүн халид хүн биш хүүгийн үхшгүй мөнх биед ороод өдий хүртэл амьдарсан нь тэр байж. Гэвч ийм ёс бус зүйл хийснийхээ улмаас захаарагийн цэцэрлэг гандаж тэр нэг цэцгээс бусад бүх цэцэг нь үхсэн байж. Тэр орой эзнийхээ гэрийн гадаа эзнээ хүлээж суусан хүн болсон нохой эзнээ эрхийг хараад баярлж би гэртээ ирчлээ. Би сайн хүү. Би гэрээ болоод ирлээ гэж хашгирсанд эзнийн танихгүй гайхлаа. Би Попи вэ шүү дээ гэж баярлсандаа доороо эргэж үсэрч байгаа тэрэн дээр нэг бяцхан хүү гарч ирсэнд Попи баярлаад миний дүү вэ гэд тэрх гисэн ч бяцхан хүүч тэрнийг таньдаг бай.
Тэгэд учрыг ойлгосон Поппи туслахдаа бошуухан тосгон руу буцъя. Би сүүлийн хүслээ хэлэх хэрэгтэй байна. Гэж хэлнэ. Бяцхан хууж удалгүй Поппи нохоогоо таньсанд Поппи баярлаад түр хүлээж өгөөрэй. Би бошуухан яваад ирье. Гэж хэлээд тусалгаа дагуулад явдаг. Энэ зур Кайоны эмээ тосгоныхоо нэг рестораны гал догоонд туслахаар ажилд оржээ. Тэгсэн Азраил ирлээ. Уулзсандаа баяртай байна. Тантай уулзахыг тийсэн ядан хүлээж байлаа. Би тантай урд өмнө уулзаж байгаагүй шүү дээ. Хүмүүс залуу насыг хүсдэгч гаднаа яаж харагдахаас үл шалтгаалаад амьдралын цаг хугацаа нь адилхан байдаг гэдгийг даанч мэдэхгүй юм да. Гэхдээ нэмээ Азраилийн хойноос гүйж очлоо. Чи өмнө нь сүнстэй уулзсан бол одоо сахиусан тэнгэртэй уулздаг азтай хүү юм. Би бол үхлийн сахиусан тэнгэр Азраил. Чи хэдий гаднаа залуу болсон ч чиний үлдсэн амьдралын цаг хугацаа өөрчлөгдөөгүй шүү. Ирэх хавар цэцэрлэгт чинь чавга боловсрох тэр цагт чи үхнэ. Гэж хэлчихэд яваад өгнө. Энэ үеэр Кайон банкнд банкны ажилтнуудыг чичрүүлж байлаа. Таны данснаас зөвшөөрлгүй авсан бүх мөнгийг буцаагаад шилжүүлсэн. Би та нарт итгэхгүй байна. Тиймээс бүх мөнгөө бэлэн мөнгө болгож танайхаас авахар шийдлээ. Гэхдээ банкны салбарын захирал уйлах шахсан бол богён гал зурах шахдаг. Тэрөөрөө халид хүмүүсээ дагуулад Кайон дээр ирлээ. Чи олон жилийн өмнө энийг эхлүүлсэн. Одоо дуусгаж өг. Би мөнх амьдрахаас залхаж байна. Чи худлаа ярьж байна. Гэж Кайон хариу хэлчихэд ширээн дээрээс авторик аваад хазрыг нь зүссэнд шархан шууд эдгэрчгэн. Энэ үеэр Саид Кайоныг хамгаалахын тулд хар ирвс болоод хувирлаа. Үүнтэй зэрэгцээд тосгоны дарга хоёр туслахтайгаа ирээд нөгөө нөхдүүдийг зогсоох гэсэн ч илүү дутуу асуудал хүсээгүй учраас цаадуулна яваад өгдөг. Кайон тэдэнд талархал илэрхийлээд та манай гэрт байгаа нэг залуу бүсгүйг бас миний найз Минжи хоёрыг анхаарч хамгаалж байгаач гэж гуйсанд цаадхан ч зөвшөөрлөө. Энэ үеэр үл үзэгдэгч болсон Иблис Шади дээр ирж уулзнаа. Шади ч тэрнийг хараад юуны тухай ярих гэж байгааг нь шууд ойлголоо. Би хүүгийнхээ сүнсийг өхөшгүй мөн хүүгийн сүнстэй солилсондоо одоо ч харамсдаг. Гэхдээ Иблис миний эзэн 3 дахь хүслээ хэлэхэд нь чиний хүү шахалд үзүүлэх ёсгүй. Тэр хүслээс нь болоод би өөхөх байсан ч хамаагүй. Хэрвээ хэтэрхий хол явах юм бол би хүүг чинь алах ёстой болно шүү. Гэж Иблис хатуу сануулдаг. Хүүгээ зогсоож дийлэхгүй болсон гэдгээ Шади хэлэхэд Иблис тэгвэл хүү чинь надаас ч дор ёр юм уу нэгэн болж. Хэрвээ чи хүүгээ зогсоож дийлэхгүй болсон бол одоо яах вэ? Хүүд чинь би ямар ч өршөөл үзүүлэхгүй шүү. Гэж хэлээд явдаг. За энэ түрээд парт 4-ийн тайлбар маань дуусч байна. Ааш чинчаа айгуу гэж юу таад маань харахгүй таадагаа буруу маш сайн ойлгож байгаа шүү. Яг тэгэхээр буруу ч гэсэн яг адилхан дараад нь юу болох юм болоо гэд хүлээж байгаа. Тийм учраас та нарыгаа маш сайн ойлгож байгаа шүү. Хэдүүлээ нэг төвчээр заагаад парт 5 хүлээцгэн шүү. За тэгээд мөн блогийнхэн тайлбар ойлгомжтой байж таалагдаж байгаа гэж найдаа. Таалагдаж байгаа бол W content гэсэн комент үлдээгээрэй. За тэгээд энэ галзуу сонирхолтой киног та нарт ярьж өгөхөд дугаарыг хамтрагчаар Bari Center банк бус санхүүгийн байгууллага хамтран ажиллалаа. Bari Center банк бус санхүүгийн байгууллага нь үл хөдлөх хөрөнгө болон дулаан зогсоол грэш процессын зээлийг олгодог юм байна. Тэгээд хэрэгтэй хүмүүс маань 120-ын их хурлдаа овсын 12 давхурд байдаг 1201 тоотод очоод уулзна үзье. Замун дугаарыг хамтрагчаар Unitel хамтран ажиллалаа. Та нар маань кино тайлбараа сонсох зураа Unitel app-аас хэрэгтэй үйлчилгээгээ аваарай. Заавал салбарт очилгүйгээр өөрийн гар утаснаас л өөрт хэрэгтэй Unitel-ийн бүх үйлчилгээг Unitel app-аар дамжуулаад авах боломжтой байна. Апп-ийн нүүр хэсгээс төлбөрийн мэдээлэл, дата үлдэгдлээ шууд харах, нэгж дата авах, өөрийн болон бусдын төлбөр төлөх зэрэг үндсэн үйлчилгээг авахаас гадна SIM сэргээх, PUK код гаргах, шин дугаар авах, нэр шилжүүлэх, багц шилжих, роуминг үйлчилгээг идэвхжүүлэх гэх мэт салбарын бүх үйлчилгээг авах боломжтой гэж байгаа. Удаа алдсан эсвэл SIM-гүй үедэж хүссэн девайсаа ашиглаад царайгаа таниулан дугаар авах, SIM сэргээх гэх мэт хэрэгтэй үйлчилгээгээ аваарай. Бичиг баримтаа хайж цаг алдахгүйгээр богино хугацаанд царайгаа бадалгаажуулаад л хэрэгтэй үйлчилгээгээ ав. Яралтай үед салбар руу явж цаг алдалгүй хизээж хаанаас ч Unitel app-аас хэрэгтэй үйлчилгээгээ аваарай гэж. Та нар маань тэгээд мөн брого буюу галзуу кино сувгаад дэмжихийг хүсвэл саба дараагүй бол саба, дарцсан бол лайка дарахтал тэгэл болоо явчихж байгаа юм шүү. Хэдүүлээ дараагийн бас нэгэн галзуу киноны тайлбараар эргээд уулзцгаая.